Занамынхаа дараагийн бичлэгээр олзж байна. Энэ удаагийн бичлэгээр The Wonderful Simic нэртэй сайхан нээлттэйсэн нэгэн хөөрхөн сонирхолтой зурвал ярьж өгөхөд бэлэмэлсэн байна. Энэхүү бичлэгтэй минь хамтран ажиллаж буй Just Brand-тэй баярлалаа. Just for a moment. өөрийгөө чөлөөлөх хамт цоошин час хийсэн хамт just for a moment. За энэ бол манай гол дор болох Чэни 27 настай мэрэгжил байхгүй учраас эрхэлсэн тодорхой ажилгүй ааш зам муутай нийгмийн байр суурь гэдэг юм байхгүй. Дээрээс нь хамгийн гол нь зүрхний архаг дутагдaltaй учраас өнөөдөр ч гэсэн түүний зүрхэн зогсоод өвд болчихсон гэхэд хинч гайхааргүй сол үетэй нэгэн. За тэгээ нэг өдөр эмчтэй үзүүлж улмал зүрхэн модож байгаа талаар сонсч хаад явж байтал удахгүй дэлхийс өрөх гэж байна. Тэрнээс өмнө амжиж авралыг олоорой гэж цөмийн хүмүүс зарлаад тарааж явахтаа таарлддаг. Тэгсэн нэгэн сонссон Чэни маань тэр өдөр чинь ирэхээс өмнө би аврагдаж болохгүй юм уу гэд нөгөө сүмэн хүмүүс рүү уурлаж явахыг нь харахад манай хүн итгэл найдвараа арайч алдчихаагүй бөгөөд боломж олдох юм бол эдгэрчих санаатай хэрэндээ л тэмцэж байгаа юм байна гэдг нь харагддаг. Удалгүй зураглал солигдож нэг хогийн цаг дээр хогдож явсан хүн санамсаргүй тэр хавьд байсан шалбаагийн дунснаас болоод хамаг юм гуйжиж урсаж буй нэлээд аимшигтай хэсэг харагддаг. Маргааш өглөө нь түүний найз нь дүрийн албаны гомдол хүлээж авдаг хэсэгт хандаж найзыгаа алга болсон талаар нь хэлв. Яг энэ болохоор гудамжны хүмүүс учраас цагдаад хилээд нэмэргүй. Тиймээс ядаж улсын гомдол хүлээж авдаг газар тандаж байгаа л юм байна лээ. Тэгээ энэ ахын хоёрч найз нь ээлж дарааллаа зургүй алга болчихсон учраас энэ хот цовруул алуурчтай болчихсон юм байна. Судлаад өгөөч гэд гомдол гаргадаг. Зангисгэд байж байтал яг энд нь нэлээд хил амтай байрын нэг залуу орж ирэх бөгөөд эндхийн бүх ажилчдал түүнээс зайлсхийсээр манай дараагийн гол дурлах хүнжин ганцаараа тунжүүлдээд түүний гомдлыг нь хүлээж авахар алдаг. За энэ хүн бол манай бас л нэг гол дуруудын нэг бөгөөд сон ах гэд дуудаа явчих. За сон ахын хувьд ямар зорилгоор ирсэн гэхлээр яг нөгөө өчигдрийн хүн унаж бэрчсэн хогийн зэгний асуудлаар ирсэн бөгөөд арай дэнтлээ гэд гомдол гаргахаар ирсэн нь байдаг. Тэгсэн тэр газар нь хувийн эмч бөгөөд орхийг хориглон энтэр гэсэн тэмдэглэгээтэй учраас улсын зөвгөөс хийж чадах зүйл алга байна гэд манай Үнжон түүний амийг нь таглаждаг. За үүний дараагаар Үнжон маань цайнд ороод байж байтал найзыгаа алдсан нөгөө өөрж ирээд яг л 20 жилийн өмнөхтэй адилхан хүмүүс алга болоод байна. Чийжгэлсэн болгоомжтой байгаарай. Би тэр 20 жилийн өмнө яг юу болсныг сайн мэдэж байгаа энэ төр гэдэл үнэн удлаа нь мэддэхгүй юм ярьж байгаад манай үний хоолыг нь улгаалаад яваад өгдөг. Тэгсэн яг үүний дараагаар нөгөө сүмийн хүмүүс чинь саяны өдөр хурж ирээд түүнийг ч гэсэн аваад явчихсан тэр. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ сүмийн хүмүүсийн тунд юмсыг хөдөлгөх чадвартай супер хүн хүртэл байгаа нь харагддаг. За үүний дараагаар Чэни маань хизээж өгчгөж магадгүй гэдгээ дахин нэг удаа хэмжээ сонссон болохоор үлдсэн хугацаанд хүссэн зүйлээ хийж үзье гэж бодоод аялалд гарахар шийдсэн байдаг. Гэхдээ манай хүнд аялах мөнгө байхгүй учраас эмээгээсээ гуйсан жимээн даанч түнд өгдөггүй. Уг нь Чэнигийн эмээ энэ хавьдаа л нэлээд мөнгөтэй дөврөгтэй нэр хүндтэйдээ ордог юм байна лээ. Тэгээд дээрэс нь байнга л хүмүүс туслаж хандивч гэсэн сайн өгдөг мөртлөө ганц очохондоо аялах мөнгийг нь юусоо өгдөггүй. Гиснэс Чэнигийн ээж аавынхын талаар нэг их нарийн зүйл гардаггүй бөгөөд ямар ч манай хүн багасаа эмээтэйгээ хойлохнаа л үссэн юм байна лээ. За тэгээ нэгэн тэмээн мөнгө өгөхгүй тодорхой учраас манай хүн өөрөө ямар нэгэн арга бодож олоод яаж иж яваад л туйлын туяа үзнэ гэж шийдээд хамаг ачаагаа баглаж аваад гэрээсээ гардаг. Явж яваад эдний эмээхэнд ажилтдаг нэг бүтлгүй найзтайгаа таарлах бөгөөд тэр нь бас л манай гол дөрүүдийн нэг болох Робин. Тэгээд түүнээс зээлэх мөнгө өгнө гэдээ асуусан чинь дээврээс нь ус хожоод байхлаар нь хамаг мөнгөө шавхаад дээврийн янзлал олчихсан гэж хэлдэг. Бороо орох болгонд л дээврээс нь ус туслаад хэзээ байсан болохоор хэдийгээр дүрээсийн байсан ч гэсэн өөрөө мөнгөө гаргаад янзлуулсан дээвэр нь эцтэй гэхэд ямар ч үрдэнгүй байдаг л да. Харин хооронд Чэни маань дэлгүүр орж өөрт хэрэгтэй зүйлсээ зоглуулчаад амхандаа л нууцаар аялалдаа гарах гэж байсан ч тэр авихын бүх хүмүүс манай үнийг таньчихдаг. Тэгээ яж яхад хүмүүсээс нуугдах гээд нэлээд сэжигтэй яваад байсныг нь дэлгүүр дотор өнжин харчихсан байж таарад дээрэс нь өдөр нөгөө өвөө зоврал аллага гараад байгаа юм шиг байна энэ төр гэдэл баахан юм ярьчихсан болохоор мань хүн Чэнийг сэжиглээд зүнхээ шалгуулгээд нөгөөх нь үгүй гэж хоёр талаас зөрүүдэлж яваад зүнхтэй ачааг нь тэр хаваар нэг задлаад хайчихдаг. Мэдээж ямар л сэжигтэй юм байх вэ? Зүнхэнд нь хідэн хувцас дуртаж ихмэлнээс нь өөр юу ч гарч ирдэггүй. Ингэснээр гимгүү нэг сэжиглэж хамаг ачааг нь задлсан онжоо маань уучлалдгойч нэрийн утсаа өгөөд залцгаадаг. Энэ үеэр эмээн Чэни рүү залгах бөгөөд манай хүн дахин нэг удаа мөнгө асуусан ч эмээн энэ удаач гэсэн татгалздаг. Тэгтээ яг яагаад ганц ачтаа үгүйгээдсэн гэхлээр Чэни маань зүрх муутай сул биетэй учраас ганцаараа аялалд явуулна гэдэг нь хэтэрхий авилтаа гэж үзээд л явуулахгүй байгаа юм байна лээ. Гэхдээ Чэнигийн хувьд бол явна гэд аль хэдийнэ шийдчихсэн байгаа учраас сүүлийнхээ аргаа хэрэгжүүлэхэр шийддэг. За тэрнээс гадна энэ сон ах, Робин, Чэни гурав бол ер нь гал хамууд юм байна лээ. Робин Чэни хоёр бол 10 жилийн нэг анги учраас найзууд. Харин сон ахтай яг яаж аваад ниснийг нь мэдэхгүй ч манай гурав бол ер нь л нэг таарсан хинэггүй бүтлгүй гарууд учраас тэгэл яг уу дугуй дугуйгаал олж нийлсэн байх л та.
За тэр ч яг уу манай Женигийн эцсийн төлөвлөгөө нь юу гэхлээр энэ хоёртоо баг өмсгөж байгаад өөрийгөө хурамчаар барьцаалагдсан юм шиг болгож байгаад эмээгээсээ мөнгө нэхэх. Тэгээд тэр авсан мөнгнөөсөө энэ хоёрт хувь өгнө гэж тохироод нөгөө хоёрыгоо зөвшөөрүүлж чаддаг. Ингэснээр манай хэд шууд ажилдаа орох бөгөөд нэлийн өнөмшөлтэй жүжиглээд бичлэгээ хийж байтал харамсалтай нь энэ үеэр Женигийн маань зүрх нь гинт зогсоод тэр дороо өөд болчихсон тэр. Сон ах Робин хоёрын хувьд бол ёстол нөгөө тоглоом шоглон боллоо гэдэг шиг юм болж байгаа юм л та. Болсон зүйлсийг үнээр нь хүмүүст хэлийгээвэл нэгдүгürt итгэхгүй, хоёрдугаарт итгэлээч гэсэн өөртөө бараг гинтэр хийж байсан болохоор шууд цагдаа дуудах боломжгүй. Дэмэс манай хоёр Женигийн цогцыг нөгөө бөөн хил ам дагуулад байгаа хогийн зэг дээр аваачиж нухаар алдаг. За тэгээ явсаар байгаа дараа гэж ирсэн чинь яг тэндээ өнжөөнтөө тааралтчихсан тэр. Юу хийж байгаа юм бол гэсэн чинь сон ахын гаргасан говтлын дагуу өнжөө маань хөөрхий хуваараа шалгалт хийгээд л явж байсан юм байна лээ. За тэгээ яг ингээд улаан өрөөрөө таарлцсан болохоор сандарж байгаад нөгөө хоёр бүтлгүүн чинь Женигийн цогцсыг нөгөө шалбаг руу унгаачихдаг. Нэгэнт ингээд улаан цай баригдчихсан болохоор аргагүй ирэхэнд үннээ хилээ зогсож байтал гин Женигийн бие нь алга болчихсон тэр. Гол хэсэг рүү нөрөө живжгсэн юм болов гэд тэр авийн шалбагийг сайтар шалгасан жаахнасаа л тэнд байгаагүй мэт орсороггүй алга болсон байв. За ингээд гинтэл Женигийн цогц нь алга болчихсон учраас өнжөө маань нөгөө хоёрыг дахиад өөр хамтрагчтай байж магадгүй юм байна гэж бодоод бусдынхаа талаар хэлэхгүй бол цагдаа дуудлаа шүү гэж зөрдүүлж эхэлдэг. Энийг нь сонссон сон ах сандарсандаа уцыг нь булааж авах гэж ноцолдож байгаа цагдаа руу залгагдчихдаг бөгөөд залгагдсан гэдгийг нь мэдэхгүй хамаагүй майрснаас олоо цагдаа нар мэдээд манай эдийн байршил дээр нь тэр дорхноо л хүрээд ирдэг. Уг нь яхав цагдаа хэлье гэж бодоогүй зүгээр л айлгаж байсан ч нэгэнд ингээд мэдэгдээ зогсохгүй цагдаа нүртэл ирчихсэн учраас өнжөө маань болсон бүх зүйлсийг үннээр нь цагдаа нарт хэлдэг. Энэ хоёр хүнийг цогцос нуух гэж байхад нь газар дээр нь барьсан юм. Гэтэл нөгөө цогцос нь гинтэл алга болчихсон. Тиймээс би энэ хоёрыг өөр хамснаатнуудтай байж магадгүй юм байна гэж бодож байна энэ гэдэл яриа зогсож байтал саяхан хүчгсэн байсан Чэни маань ардхан талд нь зөв зүгээр зогсож байхан дээр. За ингэснээр нэгэнт Чэни маань зөв зүгээр эсэмэнд олдсон учраас манай хэд ямар нэгэн асуудалд орлогоо өнгөрч чаддаг. Азар сагдаад баригдалгүй гайг өнгөрсөндөө баярлаж байгаа ч энэ бүх зүйлийг имээд яасан ч мэдэгдэж болохгүй. Эцээ өөртөө л мэдэхгүй гэдэл гүрийцгэн шүүнтэргээд хамаг нуцаа яриад байж байтал эмээ нь аль ороод ирчихсэн бүгдийг нь сонсчихсан зогсож идэм да. Манай горов цандраад л орны доогоор шүүгээ гэдэл нуугдаж болох бүх зүйлс рүү ороод нуугдцгаадаг. Гэтэл шүүгөрөө орсон Чэни маань тэрхүү акшнд гинтэл чусганы үе рүү шилжээд хүрээд ирчихсэн байхан тэр. Ариын хооронд нөгөө хоёр нь аливжаа имээд баригдаад бүх хийсэн хэрэгээ Чэнигийн санаа байсан гэд буугаад өгчихсөн учраас одоо гүрийгээ дөөлгүй шүүгэнээсээ гараад ирээ гэж имэн түнд хэлдэг. Гэтэл Чэни маань тэр шүүгэнд угаасаа байхгүй хаа байсан чусааны үе рүү явчихсан учраас тэрийг нь яаж сонсох вүлээ дээ. Тэгээ нэгэнт хүрийгээд гарч ирэхгүй байсан болохоор имэн өөрөө гаргаж ирэхээр шийдээд шүүгийг нэгэд үздэл хавгоос нь шүүгээ. Гайхсан имээ шүүгийг нь хааж байгаад дахиад нээтэл харин удаа Чэни маань дотроос нь гараад ирдэг. Гэхдээ яг юу болоод байгаа талаар манай эдийн хинж нарийн сайн ойлгож чадсангүй. Тэгсэн харин энэ болгоныг өнжөө маань нууцаар сонсож яваад явж байгаа нь харагддаг. Гиснээс манай өнжөөнч гэсэн юмсыг алсаас удирддаг чадвартай юм байна лээ. Урд өдөр нь Чэнитэй цүнхэл азалдаж байгаад хамаг ачааг нь задлах үедээ аюултай хутаг гайч гих мэт зүйлсийг нь хөдөлгөж олдуулсан байдаг. Ер нь тэгээд зогсохгүй манай хүн бас нэг нууцлаг хүнтэй холбоо тогтоож мэдээлэл энэ төр өгж байгаагаас наравал нэлээ их юмны нууцыг мэдэж байгаа эвгүй гар байж магадгүй гэдг нь харагддаг. За явны дараагаар Чэнигийн имэн нэгэн тэмлэг дээр ирснийх гэж Чэнигийн биеийг дахин нэг удаа үзүүлтэл яагаад ч юм Чэни маань энэ удаа бүр цоо ирүүл болчихсон байхан тэр. Үүнээс гадна Робин маань асар их хүчтэй харин сон хохолхлоор юмд наалтчихад салдаггүй чадвартай болцгоосон байдаг. Гэхдээ одоогоор л манай гурав өөрсдийгөө ямар нэгэн чадвартай болсон гэдгээ мэдэхгүй нэг тийм гайхсан маягтай л явцгааж байгаа. За явдггүй Чэни маань эмнэлгээс гарах бөгөөд нэгэнт манай хүний бие нь эвэрүүл болчихсон болохоор эмээд нүуний аялалд явахыг нь зөвшөөрөөд мөнгө өгөхөөр болсноо хэлдэг. Гэхдээ мэдээж шууд одоо өгөхгүй хэсэг хугацаанд аш зангаа засаад сайн аж ахуйн байх юм бол өгнө гэж хэлдэг. Манай хүн ч угаасаа мөнгөгүй бол явж чадахгүй дотроо учраас дуртай наргагүй эмээгийн өгөнд ороод сайн хүн болохоор шийддэг. За ингээд хамаг юм сайнаар дуслаа гэж бодож байтал маргааш нь өнжөө маань Чэнитэй болцгаар хүрээд ирдэг. Яасан бол гэсэн чинь шууд л уулзсан тариутай чи өмнө нь хэдэн удаа өгч байсан бэ? Анхны удаа чинь биш үсттэй энэ төргээд л учир нь ойлгохдохгүй асуултнууд асууж эхэлдэг. Чэни ч угаасаа юу яриад байгааг нь ойлгохгүй байгаа учраас мэдэхгүй байна гэж л өнгөрөөдөг. Гэхдээ хамгийн гол нь манай эдийн нөгөө бүтлгүү төлөвлөгөөг нь үйлдэлээр нь бариад цагдаад өгсөн хүн бол энэ унжаа учраас тэрнийхээ араас дахиад явж байгаа юм биш үсттэй гэд манай хэд дахин сандралдаж эхэлдэг. Тэгээ яаж яхад сон ах Робин хоёр Чэнийг өгтөх өдөр сандарсандаа олоод бичлэг хийж байсан камераа нөгөө газараа үлдээчихсэн юм байна лээ. Тэрэн дээр нь хамаг юм нь бичээстэй болохоор тэрийг яс олж устгахгүй бол асуудалд орж магадгүй гэж бодоод Чэни маань шууд л нөгөө камераа олж устгахаар явдаг. Ингээ явж байгаа Чэнийг өнжөө араас нь ноцоор дагаж эхэлдэг. Яг өнжөөний хувьд бол энэ тийм бүтлгүү төлөвлөгөө энэ төр нь бол мэдээж ямар ч хамаахгүй харин оронд нь нэг тийм нөхөн төлжих чадвартай үнийг л хайж байгаа юм байна лээ.
Тэгээ яг хөө өвчгсөн гэрээд байсан хүн нь хэсэг хугацааны дараа амилчихсан болохоор тэр хүн нь энэ Чэни байж магадгүй юм байна гэж бодоод шалгахаар дагаж байгаа нь. Гэхдээ яг тэр нөхөн төлжих чадвартай хүн нь мөн эсхийг бадтай өөрийнхөө нүдээр хараагүй учраас яг яхаа мэдэхгүй дэмэл түүнийг дагсаар байдаг. За тэгсэн Чэни мэн явсараад нөгөө газараа ирэх бөгөөд унжоон чиглэсэн гадаан зогсож байтал хажуухан талд нь нөгөө камерыг нэг хүн олчихсан байгаа нь харагддаг. Очоод үзтэл яалтчгүй камер дээр Чэни өвчгсөн байгаа нь харагддаг бөгөөд ингэснээр нэрэл нөхөн төлжих чадвартай юм байна гэж бодоод энэ удаа шууд өөрөө шалгахаар шийддэг. Яаж шалгахгүй гэхлээр нөгөө орсон барилгатаа тэр чигт нь хөрснөөс арчаад дахин амилахыг нь харна. Зангиснэр унжаа маань чадвараа ашиглаад Чэнигийн байгаа үлэмжийг яг л лааз базаж байгаа юм шиг базаж эхлэх бөгөөд яг бяцлагдаж өгөхийн даваан дээр Чэни маань даланголд явж буй завь руу шилжчихдэг. Тэгсэн яаж яах тэнд нь бас нэг эвгүй ороод явж таарад манай хүн рүү шууд л буудтал Чэни маань дахин шилжээд өмнөх байсан газартаа хүрээд ирхэн дээр. Ер нь бол Чэни маань цаг хугацаагаар аялдаг биш шилжих чадвартай болчихсон юм байна лээ. Өмнө нь тэгвэл яаж ч усааны үе рүү очичоод ирсэн юм бол гэсэн чинь тэр нь зүгээр л кино зураг авалт байсан газар руу очичоод эргээд ирсэн байдаг. За энэс гадна манай хүн ингэ шилжиж байгааг дээрэс нь унжооны чадвараа ашиглаж байгааг нь сонх болон нөгөө сүмийн бас нэг супер чадвартай хоёр хүн холоос харчихсан зогсож байдаг. Энэ сүмийн залуу болохоор нууцаар дагаж яваад ирсэн юм байна лээ. Харин сонх болохоор Робинтой яриад камера авах гээд давхар ирэх үедээ л санамсаргууд харилцсан байдаг. Харин Чэни маань буцаж ирэх үедээ гинт унжооны араас нь гарч ирээд санамсаргуу чадварт нь өртөө тухайн алдчихдаг бөгөөд эргээд ухаарах үедээ Робинийг эртэн сэрдэг. Тэднийг нууцаар харж байсан сон ах маань авчираад лунтуулсан юм байна лээ. Гэхдээ хамгийн гол нь одоо л манай эд өөрсдийнхөө чадвартай гэдгийг анзаарж ойлгож эхлэх бөгөөд Чэни маань шилжих чадвартай Робинд хүчтэй болсон бол сон ах наалдах чадвартай болсон гэдгээ хүлээн зөвшөөрцгөөдөг. За чадвартай болох нь бол болсон юм байна. Гэхдээ яаж чадвартай болсон бас энийгээ хэрхэн удирдах талаар ямар ч ойлголтгүй байгаа хэд маань унжоонтой уулзаж түүнээс тусламж авахар шийддэг. Өмнө нь сон унжооныг чадвараа ашиглаж явахыг нь харчихсан болохоор түүнийг ямар нэгэн мэдэж байгаа бас бидэн зөвлөгөө өгч чадна ах гэж найдаад л түүнээс тусламж гуйхаар болсон байдаг. За энэ хооронд энэ хүмүүс яг яаж юм чадвартай болсон бас тэр 20 жилийн өмнө яг юу болсон талаар товчхон ярьж өгье. 20 жилийн өмнө хаа доктор гэх юм жасрамжийн газрын хүүхдүүд дээр нууц туршилт явуулж байсан бөгөөд түүний гол санхүүжуулагч нь манай Чэнигийн юм байсан юм байна лээ. Маш олон хүүхдүүд дээр туршилт хийгдсэн бөгөөд ихэнх нь бүтлгүүцсэн ч тодорхой хэдэн хүүхдүүдийг онцгой чадвартай болгож чадсан байдаг. Тэдний нэг нь манай Унжоо. Гэтэл харамсалтай нэг өдөр асрамжийн газар томоохон хэмжээний дэлбэрэлт болсноос болоод тэдний судалгаа туршилтын ажил нь бүтлгүүтэй хаа доктор эцэст нь шоронд орсон байдаг. Яг хаа докторийн хувьд харамсалтай болж байгаа юм л да. Харин хүүхдүүдийн хувьд бол азтай зүйл болж тэднэр эцэст нь суллагдаж чадсан. Гэтэл саяхан нэг баян эрх мэдэлтэй хүн хуржрээд хаа докторыг суллаад түүнийг нөгөө судалгааны ажлаа үргэлжлүүлэх боломжоор нь хангаж өгдөг. Ингэснээр хаа доктор өмнөх туршилтанд орж амжилттай болсон 3 хүүхдийнхээ хамтаар дахин ажиллаа хийж эхэлсэн байдаг. Гэхдээ тэдний хамгийн гол ажил нь манай Унжоонтой адилхан буюу мөнхийн хүүхэд гэж нэрлэгдсэн дахин төлжих чадвартай үхшгүй хүүхдийг л хайж байгаа юм байна лээ. За тэр нь ямар учиртай хүүхэд юм гэхлээр инээдтэй л адилхан туршилтанд орж байгаад үхшгүй чадвартай болсон хүүхэд бөгөөд дэлбэрэлтийн үеэр алга болоод тэрнээс хойш орсороггүй алга болсон байдаг. Өмнө нь хаа докторийн хувьд бол асрамжийн газрын нэр доор нууц ажиллагаагаа явуулж байсан бол одоо сүмийн нэр барьж ажиллаа үргэлжлүүлж байгаа юм байна лээ. Бас энэ 3 хүүхдийн чадвар нь гэвэл том ах буюу 48-85% болохоор манай Унжоонтой адилхан юмсыг удирдах чадвартай. Харин Журан гэдэг охин болохоор хүссэн үндэ тушаал өгөөд тэрийг хүчээр биелүүлүүлдэг нэлээд аюултай чадвартай бол хорон гэд дөөнд хуурмаг зүйл үзүүлдэг чадвартай. Жишээ нь цагтаа нар энэ сүмийн үйл ажиллагааг с ิจ глээд орж шалгах бөгөөд яг үнэндээ хаа докторийн судалгааны ажил хийгдэж байгаа газраар явж байгаач энэ нэмэгтэй тэдэнд зүгээр л нэг тийм гоё цэцэрлэг төрөлнгөөр явж байгаа юм шиг харагдуулаад л гаргачихдаг. За энэ хооронд манай хэд Унжооноос гуйсаар л байх бөгөөд бөөндөө зам дээр хилхэлжсэн байж байтал сүмийг шалгаж хаад гарч явсан хоёр цагтаа нүдэн дээр нь замын хажуу руу ороод онхолдчихдаг. Очоод үзтэл нөгөө манай эдийг хамгийн анх шалбаагийн дээр байх үед нь ирж ялгсан хоёр цагтаа авах бөгөөд тэр үед нэг цагтаа нь манай эдтэй адилхан шалбааг руу бас орчихсон юм байна лээ. Тэгээд тэр шалбаг руу орсон цагтаа нь машин барьж явсан бөгөөд гинтэл цэлцгнүүрүү хүн болж хуураад ухаан алдснаас олоод осолдсон байдаг. Ингээд харуул манай гурав тэр шалбаагнаас олж хүчтэй болсон бөгөөд гэхдээ харамсалтай тэр шалбааганд орсон хүн болгон супер чадвартай болдоггүй. Зарим нь ч бас ингээд бүтлгүүтлэр дуустдаг гэдг нь харагддаг. Манай гурвын хувьд азтай байсан учраас ийм гоё чадвартай болж чадсан ч харамсалтай энэ цагтаагийн хувьд түүнд азтай ирсэнгүй. Сонхын чадвар бол нэг тийм гоё чадвар гэж хэлэхэд бол хэцүү л дээ. Гэхдээ яг хуу зэлцгнүүр болж байснаас л хамаагүй л дээр баг. За энэ ч яг хуу ямар тач манай гурав баахан бүтлгүүтсэн ч гэсэн эцэстэн чадваруудаа ашиглаж нөгөө хоёр цагтааг аварч чаддаг. Чадвараа ашиглаад ийм мундаг зүйл хийчихсэн юм чин одоо бидэнд туслах байлгүйтэйгээд дахиад асуусан ч Унжоо маань энэ удаач гэсэн уучлаарай би үнэхээр та хэдэд туслаж чадахгүй. Та хэд буруу ойлгоод байна гэж хэлээд яваад өгдөг. Гиснээс саяны аврагдсан цагтааг шууд замаас нь сүм рүү аваад явчихдаг бөгөөд яах гэж байгаа юм бол гэсэн чинь устгалд оруулж байгаа юм байна лээ.
Хаа докторийн туршилтанд ороод амжилтгүй болсон хүмүүсийг шууд л устгадаг юм байна лээ. Тэгээ одоо хүртэл нууцаар амьдарч байгаа амжилтгүй болсон хүмүүс байгаа бөгөөд хаа доктор тэднэрийг олж устгалд оруулсаар л байгаа. Магадгүй өөрийнхөө бүтлгүүтлийг дэвжиж чаддаггүй болохоор хүний амийг юм чинээ бодохгүй зөвхөн өөрийнхөө туршилтын төлөө ийм аимшигтай зүйл хийж байгаа байх л та. Тэгээ мэдээж энэ ажилдаа сүмхнийгээ болон доор нь байгаа энэ 3 хүүхдээ ашиглаж энэ бүх ажлаа хийлгэсээр байгаа. Энэ 3 хувьд болохоор хаа докторыг бүр ааваа гэж дууддаг бөгөөд өөрсдөд нь ийм чадвар өгсөн болохоор ер нь бол хаа докторын үг тэдэнд хуйлал гэсэн үг. За үүний дараагаар Чэни маань бууж өгөлгүй дахиад л унжоон дээр ирж бидэнд энэ чадварыг яаж ашиглахыг заагаад өгөөч гэж гуйх бөгөөд хамгийн гол нь энэ гинт ирсэн чадвар нь тэрэн шигээ гинт алга болчих вэ. Хэрвээ тэгвэл буцаа зүрхэн муудаад удахгүй өвхөр болчих бол яана гэж санаа зовж байгаа юм байна лээ. Тэгтэл унжаа маань энэ чадвар чинь алга болно гэж бол байхгүй. Энд чинь яг үнэндээ чадвар гэхээсээ илүү баг хараал шүү дээ гэж хэлэх бөгөөд үнийг нь сонссон Чэни маань ямар тач өгөхэрэг боллоо гэж баярлаад яваад өгдөг. Манай хүний хувьд хараал байна уу, авьяас чадвар байна уу тэр нь бол нэг чухал биш. Зүгээр ямар тач өгөхэрэг болсондоо л бөөн баяр болж байгаа юм л та. За тэгээ ингээ бөөн баяр болчихсон явж байтал нөгөө 4885 чинь манай Чэнигийн араас дагаж байгаа нь унжаанд харагддаг. Эднэр чинь нөгөө бүтлгүй чадвартай хүмүүсийг шууд устгалд оруулдгийг нь унжаа маань мэддэг болохоор шууд араас нь дагаад очтвол нэрэл нөгөөх чинь манай Чэнийг яг алах гэж байна шүү. Гэхдээ азар унжаа маань амжиж ирээд түүнийг зогсоох бөгөөд яг тэр тариудаа Чэни рүү залгаад 5 дахь өдөр нийтийн цэвэрлэгээнд хамт туслаад өгөөч гэж гуйдаг. Яг хөө санаа нь бол одооноос эхлээд Чэнийг хажуутай байлгахгүй бол энэ 4885-ын хараанд нүртчихсэн учраас хизээч хамаагүй дайрчгаж магадгүй юм байна гэж бодсон хэргэлдээ. Энийг нь сонссон Чэни маань өөрт нь багшлах гэж байгаа юм байна гэж бодоод бөөн баярлдаг. Дээрээс нь энэ төрийн албаны ажилд туслахаар олсон гэхлээр хэсэг хугацаанд гэрээгээр ажилтдаг юм байна лээ. Манай хүн чинь өдий хүртэл олигтой ажил хийж үзээгүй учраас ажилд орчихлоо гэж бодоод хөлн газар өрөхгүй л баярлдаг. Мэдээж энэ сайхан мэдээгээ хамгийн түрүүнд эмээдээ хэлэх бөгөөд эмээнч гэсэн бөөн баяр болж тэмдэглэхээр гэртээ иртэл хаа доктор түнтэй уулзахаар ирчихсэн хүлээж уугаар киноны маань 3 дугаар анги дуустдаг. За тэгээд нэг иймэрхүү байлаа. Кино маань нийтдээ 8 ангитай бөгөөд 3 парт олгоод гяс нэг удаахгүйгээр оруулаад дуусгачих гэж бодож байна. Тэгээ бичлэгэн таалагдсан бол дардаг юмудаа дараарай гэд ерөнхийд нь ажиглахлаар та хэд маань нэг л дарахгүй юм тий. Тийм болохоор одоо тодорхой хэлье да. Бичлэг үзээд бичлэгэн таалагдсан бол лайка дараарай. Тэгээ бас бичлэгээ үзээд дурсан сэтгэл байх юм бол комент хэсэгт бусдтайгаа хуваалцж болно. Бөөр бичих юм болдгоо байх юм бол лайк зөрхүүлдээсэн ч бас болно шүү дээ. Бас дээрээс нь subscribe хийгээгүй хүмүүс нь subscribe хийгээрэй. Дараах бичлэгээр олцтлаа. Тэр баяртай.